Сайн байцгаана уу? Тэнгэрлэг Монгол ахын дүүсийн энэ өдрийн амар амгалан гаалтах мэнчлээ. Нүгэлтнийг илчлэх вэ, буянтныг зарлах вэ хэмээх манай цувралын 2 дахь дугаар та бүхэнд үргэлжлэн хүрч байна. За тэгэхээр ингэж буян номын үйл ажиллагааг ингэж өргөн цар үрээтэй зохион байгуулад байгаа боловч зовлон хариудаад байгаа болохоор энэ хүмүүс маань энэ төр шашныхан маань ямар нүгэлтэй сэтлэр энэ буян номын үйл ажиллагааг зохион байгуулснаас энэ улс орнд амгалан бус зовлон хариудаад байгаа юм бэ гэдэг асуулт урган гарч ирж байна. Ингээд буянтныг юугаар нь таньж нүгэлтнийг яаж таньж мэдэх вэ гэдэг асуултад ламнар маань юу гэж хариулдаг вэ гэхээр зэрэг Бурхны ишний бүх зан үйлүүдийн төлөөлөн зорилго нь хамаг амьтны тусын тул бурхан болно гэж төлөөлөн зорилго. Тэгэхээр их хол юмаа шиднэ гэж хэлж байгаа юм да. Оюуна шидэх гэж хэлдэг. Манай багш нар гэж хэлдэг гэсэн. Оюун шидэхэ гэж. Оюун шидэх гэдэг маань түрүүн бид нар хэлсэн сэтэл гэдэг хол тавихын нэр гэдэг. Сэтэлтэй хол тавих. Тэгэхээр буруу үсгийн нүгэл гэж юу юм бэ гэхлээр зэрэг намдагын даваа буюу тийн атгыг хүслэгдэг. За энэ тийн атгыг хүсэл нь юу юм бэ гэхлээр зэрэг жигдэнжийн чойжид буюу ертөнцийн 8 ном нь бол буруу ном юм а гэдэг. За тэгвэл ертөнцийн 8 ном нь юу юм бэ гэхлээр зэрэг 1-дүгээрт ая тух, 2-дүгээрт ашиг олз, 3-дүгээрт алдар хүнд, 4-дүгээрт магтаал сайшаал. За энэ 4 зүйл шунаглаад энэ 4 зүйл байвал баясаад байхгүй л гониглох нь ертөнцийн 8 ном юм а гэж заагаад ингээд энэ ертөнцийн 8 номын энэ буруу үслийн үр нь яаж боловсрдог юм бэ гэдгийг дахиад үйлийг тий ялгсан судраараа заасан байдаг. Ингэж ая тух буюу энэ байр сууцтай ашиг алдар магтаал дурлснараа тухайн хүн хэн болж хувирдаг вэ гэхэлэр шалтгаан цохилдох үр бай тухайн хүн хэн болж хувирдаг вэ гэхэлэр зэрэг башир зусар зантай болдгоо гэж юм. 2 дугаархан дагбараа буюу эзэн дүр тухайн цаг үед ямар үр дагавар гардаг вэ гэхэлэр зэрэг сав ертөнцийн ариун гэгээн эрхэн бүхний их ундрагыг тасалнаа гэж байсдаг байна. За 3 дугаархан намбараа буюу гүйс боловсрох үр ингэснээр хойд төрөлдөө ямар үр дагавар дагуулах вэ гэхэлэр зэрэг буруу үслийн нүгэл хомхоо сэтгэл хорон санааны улмаас 10 хар нүглийг үүснэх хүн дээр тамбир дадгууснаа дөрнө гэдгийг бодимрын зэрэгт ингээд заасан байх нэ. Тэгэхээр бид нар энэ танхим заалуудаар дүүрэн цуглаад хуралдаад ингээд тэргүүнээр айц сүртэд буцаагаад өрөө тавьчихж байгаа. Энэ номоо хэрвээ бид нар судлах юм бол энэ байр сууц, байр суурь энэ бүхний төлөө өнөөдөр залуу үеийн маань иймэрхүү юмны төлөө суралцаад тий 10 жил суралцаад дараагаар нь 5 жил ихтэй сургууль суралцаад ингээ ажил амьдралд гарахтаа яадаггүй гэхлээр зэрэг за байр орон сууцтай 1-дүгээрт болно 2-дугаарт нийгэм дэслэх байр суурьтай болно ингээд цаашаа 3-дугаарт ингээд алдар үндтэй тийм хүн болно ийм хүн болно гэд ингээд зүтгэж байгаа маань өөрөө буруу үзлийн нүгэл буюу буруу зорилго буюу ингэснээрээ амар амгаланд хүрчхүүгээд цааш нуугу учрыг ухаж төнхөж үзээгүй за ингээл би нэг байр орон сууцтай болчих юм бол болчих гээд байна гэж ингээ яваад байх маань өөрөө буруу үзлийн нүгэл юм а гэдгийг энэ судар номоо хэрвээ зөвхөн мөргөө дахиад орхичлгүйгээр уншаад судлаад үзэх юм бол энэ маш тодорхой ойлгосон байх нэ. Тэгэхээр энийг ойлгосноор яах вэ гэхэлэр зэрэг өнөөгийн манай залуу үе ямар нэгэн орон сууц байр суурь байр сууцны төлөө ингэж хинч биш болохгүйгээр яг ингэж яваад хүн хинч биш болдгийм байх шүү. Нийгэм дэслэх байр суурьны төлөө явж байгаад хинч биш болдгийм байх шүү. Энэ орон сууц байр тухтай байр суурьны төлөө явж байгаад энэ хүн өөрөө хинч биш болдгийм байна. Энэ хүч дэлхий чинь өөрөө ийм аюултай шамплын орон байх байсан байтал жинхэнэ амьтын там болдгийм байна гэдэг зүйлийг бид нар судар номоос таньж мэдчихээд ингээ энэ танин мэдхүү дээр одоо энэ аюулаас нь хүндрэлтнийг яаж аврах вэ гэдэг зүйлийг хэлцээд явж явах ёстой залуу үе маань өнөөдөр цүнх баригч уул толоогч бөхс толоогч аль муугаараа хэлэгдээд энэ байр сууц байр суурьны төлөө ингэж хинч болж байгаа үүнийг эсэргүүцсэн тэмцээч те нэг насаар хинч байснаас нэг өдөр хаан байсан дээрээ ингээд байр суурьны төлөө хинч болж байгаа залуус хэрхэн эвдэрж байгаа хүүхдүүд яаж амиа хоруулж яаж хөрхилтэй болж байгаа те ард түмэн харанхуйд хэрхэн зовж зүдэрч байгаа энэ бүхнийг уран бүтээлээрээ харуулж байгаа энэ Рогтбай гэдэг дууч энэ залууг бол энэ Монгол Симба буюу оюун ухааны хаанчлал гэдэг энэ кинонд бол нэлээд гол дүрээр орсон байгаа. Инде суртан моторхийн тутуртангүй мэр санагдан гэвч тэмгийн хаяан тулсан өндөр түймэр замыг маань хаан очих ёстой газраас тусгаарлагдсан ханы наан цаана би бол төвтөрхий хүн миний сэтгэлийн хүн зөвхөн олтон болоо.
ертөнцийн 8 ном түлэгдсэн буюу энэ алдар магтаалын төлөө явж байгаа энэ лам нар маань уг нь өөртөө энэ орчлонгийн гмиг ихс номлоод ийм зүйлд хүлэгдвэл ийм аюултай бол ийм шүү гэдгийг номыг номлох ёстой хүмүүс маань уралдаад энэ ашигын төлөө жирийн энэ хувийн хөвшилтэйгээ уралдаад ашигын төлөө ажиллаж байна. Ингээд уралдаад эд мөнгөний төлөө явж байна. Ингээд ангийн олон маань цалингаан чамлаад ингээд төр засгаасаа цалин нэгдэг болвол энэ мөнгөний төлөө яваад энэ мөнгөтэй болсноор жаргал ирчдэг юм аа. Өөрийнхөө хүчээр бүхнийг чадчихж хинээс ч хараат ус ийм гайхамшиг олж иж ингэж амар амгалан ирдэг юм аа. Ийм амгалан олд юм аа гэдэг зүйлийг номлоод байх хэвээр лам нар маань уралдаад зовлонд очоод уралдаад цалин нэхэд уралдаад цалингаан чамлаад ингээд ертөнцийн 8 ном түлэгдээд буюу энэ буруу номоор төрүүлээд явчихж байгаа. Энэ байдал маань ард түмнийгээ юу руу хөдөлж байна вэ гэхээр зэрэг жинхэнэ гамшиг мөхөл сүрэл рүү ингээд олноор нь үе олноор нь хураагаа цуглуулад мөхөл сүрэл рүү ингээд дагуулад явчихж байгаа учраас Монгол улсад өнөөдөр энэ уруудл доройтлоор ингэж гамшиг сүрэл рүү явснаас бүгдээрээ ялгаагүй зовх учраас энэ зовлонгоос амар амгаланд хүрэх зайлшгүй хэрэгтэй байгаа учраас энэ асуудлыг хурцаар хөнтөхөөс өөр аргагүй болсон юм аа. Бурхны трэфт гитгэнтэй боддоор дэлхийдэр өрийн ачлаар ирэн гисэн өөрийнхөө өрийн зан чанартайгаа өрийн арга барилаа. Хүмүүсийн доо нэгнэр нэг илүү нөгөө хэрний доосахаар бож ирдэ энийгрэлтэн тэмдэг бодон дур зураг биш энэн ясихэр бербиш бол гайхал шигшвиш нагой хүзэгдэр биш энэ шашны үйл явцаж биш ёо энэ бол байтад үнэн байдаг бөгөөд хүч басгаж болно үнэн байдаг бөгөөд хүч басгаж болно. За тэгэхээр нэг талд авралаа хайсан дэлхийн нэг талд байна те. Аврагчид мөн энэ дагуу мөн аврагчид энэ тэн тодорч байна. Жишээлбэл Хятад зүүнний аянга гэдэг нэртэй ийм чуулган үсээд энэ Монголд төгс хүчит бурхны чуулган гэдэг ингээд монголчуудыг маш ихээр хамруулж байна. Мөн тэнд Германд нэг аврагч тодорчход мөн тэдний үйл ажиллагаа Монголд бол улам хүрээгээ дэлж маш олон хүнийг хамарч байна. Яагаад гэдэг дээр бол үнэхээр өнөөдөр дэлхийн мөхлийн аюул тулаад ирчихсэн, сүрэл маш ихээр нүрэлчихсэн. Эндээс хэн нэгэн аварна гэдэгт итгэх нь өнөөгийн төр засгийн үйл ажиллагаанд итгэхээс илүү бодиттой бөгөөд үндэслэлтэй болчихсон энэ үед манай бурхны шашинтнууд маань энэ яаж аварт юм бэ гэдэг номоон задлаад өнөөдөр энэ баримтгийг задлаад доторх нь юу байдгийг бэгээ судлаад өнөөдөр мөнх тэнгэртэн монголчууд хүн төрөлхтнийг аврах цаг нэрлээгээд хөдөлсөн энэ хүмүүс юу хийгээд байна вэ? Энэ номын дагуу болоод юу хийх ёстой байна вэ те? Энэ бүх үйл ажиллагааг өнөөдөр энэ буян номын үйл ажиллагаанд ингэж өргөнөөр оролцоод байгаа энэ хүмүүс маань задлаад ярилцаад хэлэлцээд сууж байх байсан байтал өнөөдөр яагаад энэ зовлон аривдаад энэ үйл ажиллагаа энэ хамгийн аварна гэд хөдөлсөн энэ хүмүүс маань ганцаардаа төр шашныханд гадуурхагдаад байна вэ? Мөнх тэнгэрийн чин үнэн байдгийг цайлиг болгооч Магнаг ертөнцөөрний Монгол гэж ухаалмаар Үнэхээр энэ дэлхийн хүн төрөлхтөн өнөөдөр аврагчаа хүлээчихсэн аврал горилчихсан тийм ингээд тал талд аврагчид янз бүрээр тодроод байгаа энэ цаг үед үнэхээр бид нар энэ хамаг амьтныг аварнаа гэд энэ үйл ажиллагааг эрхэлж байсан бол өнөөдөр энэ хамаг Монгол дэлхийг аврах юмаа гэд ингээд хамаг Монголын хүрээгээр хөдөлсөн жавхлан энэ төр шашныханд ингэтлэн гадуурхагдаж ингэж ганцаардахгүй байх байсан. Гэтэл өнөөдөр энэ жавхлан хамаг монголчууд энэ халмиг туваа
Өөр Монгол хасаараа Монгол гэдэг энэ хамаг монголчууд жавхлан шүтээндээ жавхлангийн зургийг шүтээндээ залаад ингээд дахиж шүтэж байхад жавхлан өнөөдөр манай төв Монголдо яаж гадуурхагдаж ганцаардж байгаа байлээ те. Тэгэхээр зэрэг энэ хэрээр энэ хамаг амьтныг аварна гэж хөдөлсөн энэ хүмүүсээ өнөөдөр Монголд манай монголчууд галзуу гэж хочлоод гадуурхаад 10 жилийг үсчлээ. Тэгэхээр энэ хэрээр Монголын төр шашин 10 цагаан буйнаас маш хол байна. Энэ хүмүүс энэ 10 цагаан буйныг үлдэж байгаа бас 10 цагаан буйны эсрэг үйл ажиллагаа явуулаад байна гэдэг зүйл бол эндээс тодорхой гарч ирэх юм аа. Тэгэхээр зэрэг хүмүүс маань буян хийгээд ингээд буянд цуглуулсан зоргоор очихдоо тэр судартай номыг баримттай тэр судар номыг зүгээр тэргүүрнээр айдас хүртээд буцаагаад хураачих бус дотор нь юу байдгийг бэ гэж задлаад хэлэлцэх юм бол бид нар энэ дэлхийг аварна гэд зориглоод хөдөлсөн энэ хүмүүсээ тойрч хүрээлээ те яаж аврах вэ гэдэг арга ажиллагаан дээр ярилцаад ингээд бидний мөргөө дахиад байгаа энэ номд яаж аврах ямар арга ажиллагаа байдаг юм бэ энэ дээр мөргөж байгаа нь юу вэ таарахгүй байгаа нь юу вэ энийг нийлүүл өнөөдөр үйл ажиллагаа аврах үйл ажиллагааг эхлэхийн тулд бид нар яаж ажиллах зохистой вэ гэх мэт зүйлийг өнөөдөр уулна бид нар ярилцаад сууж явах ёстой юм аа те гэтэл өнөөдөр манай лам нар маань те за энэ 8 ном түлэгдэх нь ийм аюултай юм аа хүлэгдэхгүй байхлаар ийм гайхамшиг болдго юм аа гээд ингээд өөрөөрөө үлгэрлээ заах байтал энгийн олонтойгоо уралдаад цалин цавуугаан чамлсан өргөл барьцаан чамлсан ингээд ашигын төлөө уралдаж ажилласан ийм лам нар байна гэдэг маань энэ 10 хар энэ буруу үзлийн нүглэр буюу буруу сэтлэр буюу буруу үзлийн нүглэр энэ буян номын үйл ажиллагаа нэртэй энэ үйл ажиллагааг явуулснаар өнөөдөр энэ буян бус нүгэл болоод ингээд нүглийн өрн амгалан бус зовлон болоод ийм байдалд хүрчихсэн учраас энэ асуудлыг хурцаар хөндөж тавихаас өөр аргагүй хэмжээнд болж байгаа юм. Миний хамгийн их боддог зүйл бол лам нарын ерөнхий боловсрол. Үнэхээр одоо сурах орчин сайтай багш нар сайтай ийм дунд сургууль байгуулад тэр асраг ашигтай. Яг үгээр үнийг хэлэхэд хичнээн олон хүүхдүүд лам нэрээр ерөнхий боловсрол завсардж байна. Хичнээн олон хүнээр тоглож байна. Ингээд бид нар ашиггүй ажиллаад байна. Ашигтай ажиллахын тулд ингээд энгийн ард олноос өсгтэн олноо яаж шулах вэ гэдэг бодлого үйл ажиллагааг боловсруулад ингээд тэр үйл ажиллагаагаар бурхан шашны дүүч бурхан багшийн дүүчийн өдрүүдийг одоо мөнгө олохын арга хэрэгсэл болгоод ингээд ажиллаж байгаа энэ их гамшигыг бид нар явны дөрөнд ямарч байсан таслан зогсоохон зүйтэй ингээд энгийн малчин ард энэ үнэхээр энэ ая тух гэдэг юмны төлөө яваагүй энэ парта башин палантай жорлонд хүлэгдээгүй ингэж ашиг олсны төлөө хөөцөлдөж ингэж зах зээл бараадаж ингэж төмөн олон зарагдаагүй энэ гайхамшигтай эзэн оршихой бурхан заяа бурхан сэтгэлгээ те энэ гайхамшигтай аж төрөл маань өнөөдөр яаж гадуурхагдаж ингэснээсээ болоод өнөөдөр тэр малчин ахуйгаан аваад бурхан заяагаан өргөөд ингэ явж явах ёстой манай залуус хүүхдүүд энэ бүх жинхэнэ гайхамшигтай оршихугаас зогтаагаад энд цүнх барих бөхс толоох амтны уул толоох те энэ үйл ажиллагаа руу ингээд зүтгээд байгаа нь өнөөдөр бурхны дүрээр бурхныг орлоод буянтны дүрээр ингээд буян номын үйл ажиллагаа явуулаад байгаа энэ хүмүүсийн энэ буруу ном буруу үзэл суртал буруу үйл ажиллагаанаас болоод Монгол улс ингээд оронгороо эргэжлээ. Тийм учраас энэ нүгэлтнийг бид нар илчилж байж 10 хар нүгэл гэдэг юу вэ гэдгээ өөрсдөө таньж мэдж байж үүний дараа бид нар яаж энэ хүн төрөлхтнийг аврах вэ гэдэг үйл ажиллагаанд орж байж Монгол улс сая өөдөндөө жишээнд дэвшиж сая амар амгалан амар тайван ган олох ийм байгаа юм а гэдэг зүйлийг миний хувьд мөн танилцуулж 10 жилийн нүүр үзэж байна. 2009 оноос энэ зүйлээ танилцуулж үнэхээр энэ ертөнцийн 8 номонд хүлэгдсэн хүн төрлөختөн ямар байдалд хүрв те үүнээс аврахын тулд монголчууд ямар номд суралцж ямар хөгжлийг хөгжүүлж ямар боловсрол төр засгийн ямар бодлого үйл ажиллагаа явуулж яваа гэдгийг өөрийн ойлгосон сурсан мэдснээс задлан тайлбарлаж ингээд энгийн олонтой хэлэлцэж маш олон зүйлийг 2009 оноос 2013 оны хүртэл энэ бизнес турк цэгмэн гэдэг сайт дээр бол хүмүүстэй хэлэлцэж асуултанд нь хариулж эсэргүүцсэн үгүйсгсэн бүхэнд өөрийн үзэл бодлоо хамгаалж те маш олон зүйлийг хэлсэн байгаа. Үүнийгээ миний хувьд одоо ингээд дэвтэрлээ тавих бодол бол нэг иймэрхүү байна. Энэ дээр бол өнөөдөр малчин заяа
энэ хамаг амтныг авар нэгэ төдөлсөн энэ хүмүүс те энэ бүхэн яаж өнөөдөр бид нар энэ хүндрэлтнийг аврах вэ? Жинхэнэ зөв оршин тогтнол, жинхэнэ буянтан гэдэг бол өнөөдөр малчид бид юм аа тий гэдэг байдлаар энэ дээр бол байр суурь хадгалж хамгаалж маш олон зүйлийг хийсэн байгаа. Эндээсээ мөн дараагийн дугаартаа эндээсээ уншиж танилцуулбал энэ нүгэл буян гэж яг юу хэлээд байна тий ертөнцийн 8 номыг төвчин ертөнцийн 8 номоор явна гэж юу хэлээд байна. Энэ бүгдийг бол хүмүүстэй ярилцаж хэлэлцэж маргалдаж мэтгэлцхийн явцад хийсэн болохоор зэрэг энэ маань асуулт хариулттай тэгээ ойлгогдохгүй юм дордороо бол асуулт хариултын журмаар гарч ирж байгаа учраас энийгээ бол уншаад явах нь зүйтэй болов уу гэж санаж байгаа. Мал сүргийн хариулахаас гадна хүн сүргийг хариуцах үүрэг малчид бидэнд бий гэж би бодож явдаг хүн. Энэ үүргийн дагуу онлайнд нэлээд хэдэн жил идэвхтэй байж үзлээ. Энэ нь би 2009-оос 2013 оныг ярих гэдэг юм л да. Бидний дурагцыг имэн гэж олон хүмүүс үзэл бодлоо ургалтуулдаг мэтгэлцээний ширүүн талбар байлаа. Тэр ширүүн талбарт би гэдэг хүн агуу Монгол дахин сэрэг мандах цаг нэрлээ. Чингисийн Монгол дэлхийг аварна гэдэл чинээгээрэн хашгираад орсон чинь юу болсон гэж санана. Санаанд оромгүй их эсэргүүцэлтэй тулсан. Юуны яасны чинь агуу Монгол олгоно. Монгол дорой буурайлгна. Шинжлэх ухааны эрен үед Чингис хаан ярьлаалгын ичиж өхөлгөн. Тэгцсэн би бүр улам гаарч Монголыг эсэргүүцэгчдийн хамрыг сөргөөж угаад Монгол гайхамшигыг улам гайхуулан омгшиж байлаа. Шинжлэх ухаан ярьж Чингис хаанаа гутаагсдыг чигтэж байгаад чи тэр шинжлэх ухаандаа тэгтлэн хүлэгдээд Чингис өвгөн ингэтлэн дорд үзэж байгаа юм бол эхлээд би тэр шинжлэх ухааныг чинь бутны рэгчгээд дараа нь чамтай ярий гэх мэтэр хатуухан үсгэд хариу юу гэж иржсэн гэж. Жалга дуунасаа гарч үзээгүй хөдөөний юндан гөөгөнүүд ийм л мангар зоригтой. Айж ичхийг мэдэхгүй арай л юм да гэцгээжсэн. За тэгвэл хөдөөний хүн яагаад ийм айхыг мэдэхгүй зоригтой байдаг юм бэ? Би дэлхийг аварна. Монголчууд бид агуу, бид чадна гэд хашгираад өндих зориг хөдөөний малчин бүсгүйгээс гарч болж байхад хотынх яхааран бид агуу гэдэг үгнээс тэгтлэн айж цочирддаг аймхай үхэн хүмүүс байдаг юм бэ гэдгийг одоо тодруулах уу? Өвийг хэзээ олох бол хэмээх шүлэг. Газар мөрийн байр онлыг эс олсон ч өххийн урд 8 номын толгойг үнэхээр тэгшилсний нэг зүйл үзэгдэх үйц тийм сайн хувийг хэзээ олох бол. Тэгэхээр зэрэг монголчууд бол энэ ертөнцийн 8 номын хувийн төдийг төвчээсэн гэдэг энэ ая тухын төлөө бол хэзээч яваагүй ямар их хатуужлыг эзэмшиж байсан те ашиг хонжооны төлөө хэзээч яваагүй алдар магтаалын төлөө монголчууд хэзээч яваагүй юм а гэдгийг үе үеийн монголоор дараад өнгөрсөн жуулчд бол биш тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэндээсээ бид нар үзэж танилцаад яхад тэгвэл монголчууд юуны төлөө тэмцсэн. Тэгэхээр зэрэг энэ алдар магтаалын төлөө буюу энэ буруу үзлийн үрээр эцэстэн сав ертөнцийн ариун гэхэн бүхэн их ундрыг таслаад мөхлийн ирмэг тулж ирэх энэ цагт нь бид аврах юм а. Аврахын тулд хүч хураах хэрэгтэй те. Тэр хүчийг хаанаас сураах вэ те? Тэр хүчийг яаж хуваарлах вэ? Тэр хүчийг яаж зориулах вэ? Энэ зүйл дээр Монголын үйл ажиллагаа явж Монгол төрийн үйл ажиллагаа явж байсан юм а гэдэг зүйлийг миний хувьд энэ маргаан мэтгэлцээний журмаар чигдсэн энэ сэдвүүд дээрэж бичсэн байгаа. Мөн энэ эвлэлгүүд дээр мөн энэ тухайн маш тодорхой янз бүрийн байдлаар тодруулж гаргасан байгаа. Балга усыг юуг хайдаггүй маш ашиггүй хайдаггүй харин тусаасан ч тухамдаа төрхөж яадаг. Тэр 40 гоцтой хүн бол зүгээр дэлхийг устгаж байгаа байхгүй. 5 булган дээлтэй хүн бол зүгээр дэлхийг устгаж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо энэ засаг бол устгалын засаг юм ааш. Устгахын тулд одоо энэ хүмүүсийг яаж сайжруулах вэ? Яаж засч хүмүүжүүлэх вэ?
Одоо энэ авто тээврийн зам тээврийн хөгжлийн сайдын гол бодлого нь энэ тээвэр хийж байгаа компаниудын жолооч нарын энэ нийгмийн асуудал эрх ашиг тухайн одоо нүүрсийг худалдаж өгч байгаа энэ уул уурхайн компаниуд давхар хариуцах ёстой. Энэ дээр бол одоо маш өндөр ач холбогдол өгч байгаа. Энэ бол яалчгүй зайлшгүй шийдэх гол асуудал. Ингээ буруу үзлийн улмаас яадаг вэ гэхээр зэрэг хүний сэтгэл ханддаггүй. Энэ байр орон сууцаар ханддаггүй. Тэр нэг төдийхэн байр суурьаар ханддаггүй те. Энэ хязгааргүй оюун ухаан чи хязгааргүй том зүйлээр ханах байтал ийм өчигөн зүйлээр үйлчлэхээр зэрэг өнөө ханахгүй сэтгэл нь ямар нэгэн ханамж идэлхийн тулд нэг байшингаа 2 болохыг хүсдэг, 2-3 болохыг хүсдэг, 3-30 болохыг хүсдэг. Ингэсээр яваад яадаг вэ гэхээр зэрэг энэ ханхаан болдог те. Ямар ч юмд ханахгүй харин тэр 3 байшингаа эргэж цэвэрлэх тоос тортгийг нарчих за тэгээд хулгай зэдлэгээс хамгаалах гэх мэтлэнгээр ингээд олон зүйлийн хүлээ баглаас нь хүлэгдээд хаашаа шүтэлж чадахгүй болчихдог. Ингээ энэ хүлэгдснээсээ болоод ямар нэгэн зүйлээ эргэт дарамтанд бол өртдөг. Ингээ энэ дарамтнаасаа болоод яадаг вэ гэхээр зэрэг хорн хариулахаас өөр аргагүй тэр хорон санааны өдөөс давсан хорн хариулж биш сая өөрийгөө хамгаалах ийм байдал гардаг. Ингээд энэ буруу үзнээсээ болоод яадаг байх нь гэхээр зэрэг хомхой сэтгэлийн нүглийг үлддэг, хорон санааны нүглийг үлддэг. Хомхой сэтгэлийн үр дүнд юу болдог вэ гэхээр зэрэг мөн 3 үр боловсрно гэж үздэг бурхны номд. Шалтгаан цохилдох үр нь юу болох вэ гэхээр аливаад хүлэгдэх ба ханхаан болох эзэн төр буюу тухайн цаг үедээ ямар үр дагаврыг дагуулдаг вэ гэхээр жил сар өдрөөр хамаг сайхан юм сүүхэн доройтой өмснө. Ингээд 3 давхар суустай байсан бол 10 давхар болох гэж ингээд улам тогтой амьдрах гэж ингээд халуу хөтөө ус гэж ингээд палантай жорлон партай байшингийн төлөө ингээд явсаар байж байгаад гол усаа өнөөдөр ундны усгүйд үрчгсэн байж байна. Эрүүл орчихгүй, эрүүл хөрс юу ч байхгүй болчихсон. Ийм аюултай байдал төрдөг байх нэ. Байгалийн баялаг оршихуйган ингээд сүтгэждэг байх нь те. Ингээ хорон санааны үр дүн. За энэ бүхний төлөө яадаг вэ гэхээр зэрэг дандаа хорон муу ажиллагаа явуулдаг. Үүнийг бурхны шашинд хорон санааны нүгэл гэж хэлсэн байна. Энэ хорон санааны нүгэлээр тухайн хүн хэн бол тарах вэ гэхээр зэрэг аюул цаг үргэлжлэн нүрлэн сэтгэлд олон айс төгсөр бий болно гэсэн байна. Ингээд маш их айдсын дунд баглагдчихдаг. Ингээд найз нөхд ахын дүүстэй шийдэх аргагүй өөрийнхөө сүдрээсээ хүртэл айж явдаг ийм аимшигтай цаг үед ирнэ гэдэг зүйлийг бодмөрийн зэрэгт ингээд заачихсан байдаг байна. За тэгээд 2 дугаарх нь эзэн төр буюу тухайн цаг үед юу болох вэ гэхээр зэрэг өвчин тахал гамшиг зовлон аривд нь хямрал төмсөлгсөн хаюулт ягчид сулгаач дээрэмчин олширно гэд. Өнөөдөр Монгол оронд гадаад дотоодын ийм их тайсан хямралууд бий болчихсон тий. Ингээд эм тариа, хоол, хүнс, агаар, ус бүх юм нь хор болчихсон. Энэ байдал маань юунаас үүдэж байна вэ гэхээр зэрэг энэ чүүхэн төдий ашиг хонжоо алдар хүнд цаашаал магтаалын төлөө энэ биеийн ая тухайг хангах ям хөөцөлдсөн те энэ үйл ажиллагаа чинь эцэст нь ийм үр дагавар дагуулдаг юм а гэдэг зүйлийг энэ дээдийн ном бидний ингэж тэргүүнээр айд сүртэй байгаа энэ номонд энэ л зүйлийг заасан байдаг байна. Ингээд энэ зүйлийг яаж төвчих вэ гэдэг арга ухаанаа танилцуулсан байдаг байна. Ингээд энэ зүйлийг төвчээд чидийг олчихсон энэ гайхамшигтай арга туршлагаас хуваалцсан зүйл байдаг байна. Ингээд энэ амьтныг би аврахын төлөө ийм аюултай ийм дэми юмд дурлаад ийм дэми юмнасаа болоод ингэж 10 хар нүглийг үлдээд энэ 10 хар нүглийн үрээр өөртөө ингэж өөртөөхөө амьдралыг там болгодог энэ хамаг амьтныг би аварья гэдэг зорилгыг өмнөө тавиад ингэж явсныхаа үр дүнд би ийм мэд чидийг оллоо гэдэг зүйлийг заасан үзүүлсэн номнуудыг өнөөдөр бид нар баримтгийн задлаад тодорхойн судлаад ингээд өөртөө тэр бурхад адил агуу хүчийг олохын оронд баримтагтай мөрөгчгөөд цааш нь хураач тавьчихад яг энэ зүйлийг төвчээрэй гэдэг зүйлийг тэрнийхэн төлөө яваад энэнийг уншуулсны үр дүнд би энэ их ашиг олзыг олох юм шүү. Ингэж уур хагаа маш том өргөн хэмжээнд ажиллах юм шүү. Ингэж дэлгүүрээ өргөсөх юм шүү гэд яг эсрэг зүйлийг хүсээд ингээд тэр эсрэг зүйлийнхэн төлөө яваад ингээд тэр ном тэр ламын цуглуулсан айлцсан ёсоор тэр заслыг хийлэгчгээд би энэ ажлаа бүтээчлээ гэд ингээд бурхны хүчээр өөрийнхөө хөнөх үлийг бүтээгээд байгаа мэтэр ингэж буруу бодоод буруу сүсэглээд мухар сүсгээр ингэж тахил шүтэнтэй хандснаасаа болоод өнөөдрийн энэ их аюул гамшигт хүрчээд байгаа юм шүү ард түмнээ. Тийм учраас энэ үндэсний уламжлалт шашин гэдэг байгаа энэ мөргөж дахиад байгаа энэ шүтэндээ мухар сохроор итгэх бос дотор нь юу байгааг задлаад судлаад үзээчээ гэдэг зүйлийг уриалахын тулд энэ удаагийн дугаараа хийж та бүхэндээ өргөн барьж байгаа юм аа.
энэ нэг тийм шашны дагмыг л тэр дархлаа гэдэг ах шиг байна л да. Тэгээд энэ дархлаа нэгдэх юм бол улс үндэстэн бас нэг нэгдсэн байдалтай байдаг. Нэгдэл гэх юм уу да. Үзэл бодлын нэгдлийг хэрэгжүүлэх дархлаа гэсэн үг. Дархлаатай холбоотой бас нэг тийм бид нар чинь ийм шашинтай. Энэ шашин өөрөө мухар сүсэг биш тийм ээ. Одоо юу гэдэг Баабар их гоё утсан байдаг шүү дээ. Хулгай хийчээд талын ламд өгөөд намайг хулгай хийсэн гэж битгий бодоорой гэж ном уншуулж байна гэдэг биш тийм ээ. Мухар сүсэг биш. Шалгалтандаа унахгүй төлөө ном уншуулах биш тийм ээ. Ерөнхийдөө дотроо одоо тэр философийн одоо судалдаг тийм юм руу орох хэрэгтэй болов. Юу гэж базах гэдэг нь ихэд тэр бахархал, дархлаа хоёр гэдэг юмыг Монгол хүнд байх хэрэгтэй. Төр түмнийхэн төлөө цоглох өр зүрх нь эрэхгүй эмүүлгийг хийлэгдэг аж. Зүрхний хүнд үйлдвэрлэгдэх хайрын эрчим хүчээр зөвхөн сайныг бодож, зөвхөн сайн сайхныг бодсон бодлын эрчим хүчээр Тэнгэртэй холбогдож, бурхадтай учирч, Тэнгэрлэг үйлсэн бүтээдэг аж. Благословенны все сообщество жаждет вашего возвращения. Возвращайтесь и скажите людям, что я вернусь с небес. День по барану. Я вернусь на землю Будда и буду ждать тебя внизу со всеми моими людьми. В день моего возвращения меня можно будет увидеть с небес, земли и ада. Надад хоёр сонголт байсан. Би нэг мөр сонгож нөгөөх нь орхисон. Тэр бүхэн төрлөختийг аварч байгаа. Тэр бүхэн төрлөختийг аварч байгаа. Ерөөсөө тайлбарлахаар болдгоо тийм онцгой ард түмний одоо нутаг, газар нутаг тэрний өрөөдөн бид нар гэдэг юмыг одоо бид нар хамтдаа бүтээж бахархъя л гэж. Бүгдээрээ дэд цагаарлал дээр ирж ард олондоо болон өвөг дэд мөн хөх тэнгэр мөн бурхан алдуу айрханда хийж бүтээсэн мөн тэмцэж яваа энэ бүхэл одоо тэмцлийнхаа хэлбэрүүдийг бүгднийг тайлагнах одоо тийм мөч айс үйгээд тэнд бүгдээрээ суулгаж ард олон болон өвөг дэдтэй тайлангаа тавьцгаая.